сайн байцгаана уу? Мажа гэдэг аялал жуулчлалын сэтгүүлийг дагдаг бүх хүмүүстээ өнөөдрийн мэндийг хүргье. За энэ төслийн гол зорилго бол манай аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд аялал жуулчлалтай холбоотой мэдээллийн нэгдсэн санг эндээс харах юм. Тэгээд ялангуяа видео санд нь бид нэр Монголын хамгийн сор болсон амралтын газруудын бичлэгийг цуглуулж байгаа. За тэгээд өнөөдөр болохоор хотоос баруун зүг рүү гараад, баруун хойшоо гараад Говь resort гэдэг амралтанд бид нар амрах гээд явж байна. Тэгээд энэ чинь амрангаа бас энэ ямар амралтын газар байдаг, онцлог нь юу юм бэ гэсэн энэ бичлэгийг бид нар одоо видео сандаа хадгалъя. Наасан байна. Наасан амаа гээд захиалга байна уу? Байгаа мэн. Канал тавс гэсэн. За ингээд Говь resort-д ирээд өрөөлөг орох гэж байна. Нэг ийм газар энэ. За Хамар нэрэн. Хоёр давхар артай энэ хоёр артай. Цахар. Өрн цэрэн. За үүдэндээ юм том заалтай юм байна. Энд хоёроос нь хий байна. Сас байна. Яг хоёр татсан. За тэгээд энэ тохиолсон талбайтай. Доторх төвчөлд нь хагнахгүй юм байна. За тэгээд хоёр давхарлага юм. Ингээд. За. Ингээд хоёр давхарлага нь гарч үзье. За шатнаас ийш суух боломжтой юм байна. За энэ хорлын тавиг нь ихгүй танхимтай юм байна. Сархаад болоо. За караокетэй юм байна. Караоке. Вау, том караоке нэ. За тестний өрөөтэй танилцъя. Гой ширээтэй юм байна. Цаас нь тасгал их хөрөмжтэй. За арны пиццата. Нийтийн хоолноос ингэ таардаг илүү гал. Сет хоолноос гарна. Бильярд өрөө гэдэг байна. Бильярд өрөө. Сфер бильярдтай юм байна. Энэ жоох хурдан бильярд байна. За энэ гэр бүлийн өрөө гэдэг танилцсан. За шургуултай хөргөчтэй юм байна. Энд шкафтай. За 3 хортой. За энэ цэврийн
цун цагт бол хүмүүс нуран дээр гард юм байна. Сайн нэг том өрөө гэдэг чинь энэ өрөө үзье. Цанхоор уул харагдаж байна. За тэгээд 1 2 3 4 ор. Тэгээд хүүхдийн бас энэ давхар байна. Ийм өрөө байгаа юм байна. Тэгээд энэ чинь ингээд суудаг үүтэнтэй. Зарим цэвэр үнцээ. Чокосэтэй юм байна. Тэгээд ингээд. За Монгол гэрэн бас үзүүлээ. Апа. 5 хүн байрлахаар гэрэн. За дотор арийн цэвэр дүүстэй юм байна. За энэ өрөөг нь бас үзнэ. За үүтэнд одоо арийн цэврийн өрөө ингээд юм байна. За тэгээд үүтэнд бас чигөөдөнтэй эндээ 2 артаа хүүхдийн давхар артаа 5 оронд юм байна. За энэ 2 давхарт нь ингээд ийм болон байт юм байна. Энд нэг ном уншиж суулгах нь гоё юм. Тэндээс нэг тусгаарлагдаад ингээс хараа. Хайгал руу ширтээд гоё юм байна. Тэгээд миний үзэж байгаа анхны юм спорт залтай амралтын газар. Спорт залыг юм үзье. За юм спорт залтай юм байна. Өөрийн том спорт талбайтай юм амралтын газар бас гоё юм байна. Энэ дээр юм 2 давхартай. Тэгээд энэ ч голцсон үед энэ байгууллагууд хамт олнороо ирж амардаг гэж байна. Семинар хурлаа хийдэг. Тэгээд спорт арга хэмжээ зохион байгуулдаг. За спорт залын хажууд гадаа бас юм саксны талбай, газрын тестний талбай бас энэ талбайнуудтай юм байна. Эндээ юм бас юм хөл бөмбөгийн талбайтай юм байна. Энэ усаа юм болов ингэж нарны гэлээр халаадаг юм шиг энэ хойно тоглоомын талбайтай юм байна. Яг хойноос ирсэн Орсын жуулчдад зориулаад энэ чинь юм дууш баан байна. За ингээд дараагийн нэг амралтын газараа сайхан нэг хоногийн өнгөрөөгөөд хот руугаа буцаж байна. Тэгээд энэ байршил нь бол маш бүрмэс байршилтай юм байна. Ихэнх амралтын газрууд одоо юу гэдэг нь зүүн тишнээ байдаг бол энэ болохоор яг хойш Дархны зам нэг Улаанбаатараас нэг 40 км орчим байх шиг байна. Энэ байгууллагууд ингээд том одоо юу гэдэг семинар арга хэмжээ хийх бол энэ газрыг бол зөвлөмөр юм байна.